Ном бол ертөнцийг харах цонх гэдэг тэгвэл сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн цонхоор харах боломжгүй гэж юу? Эцэг эхчүүд хүүхдтэй номын үйл явдлыг ярих, уншиж өгөх нь илбэг байдаг. Гэвч энэ тийм ч сонирхолтой биш байдаг нь үнэн. Иймээс сүүлийн үед хүүхдийн ном зохиолч хэвлэлийн компаниуд зурагт номыг гаргах сонирхолтой болсон. Энд номын ихэнх үйл явдлыг зургаар харуулсан байдаг нь хүүхдийн сонирхлыг ихээр татах, үр дүнтэй суралцах арга болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Тэгээ сургуульд орох үе хүртэл нь одоо зурагт ном ээж аавтайгаа хамт хэрэглэдэг хүүхдийн хэлний хөгжил, хүүхдийн фантаз энэ бүх юмнууд бол их өөр болсон байдаг. Зурагт ном бол одоо тогтцсон текст гэхээсээ илүү зургаа дагаад янз бүрээр ярьж болно. Ер нь хүүхдийн хэл сэтгэл санааны хөгжилд бол зурагт номын үүрэг маш их байдаг. Тийм учраас би бас боддгийн сургуулийн өмнөх насанд хүүхэд ер нь Монгол хүүхэд одоо ямар зурагт номыг үзсэн байх ёстой вэ? Эцэг эхтэйгээ тэрийг одоо ярилцсан байх ёстой вэ гэдэг ийм бүр даалгавар хүртэл гаргаж өгч болох юм шиг санагдав. Энэ бусад орнууд байдаг гэсэн. Тэгээ бид нар бас нэг тиймэрхүү чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Мэдээч хэрэг ийм ажлыг бол нэг компани дангаараа хийж чадахгүй. Төр засаг бас иймэрхүү одоо ажлыг санаачилж ийм ажлыг санаачилж байгаа хүмүүстэй бас хамтарч ажиллавал энэ ажил олон нийтийн хүртэл болно л доо. Мансуудар хэвлэлийн компаниас 30 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй шинэхэн уран бүтээлийн ажилд орсон байна. Тус номд Монгол ёс уламжлалыг харуулсан зураг голлох болно. Ингэснээр хүүхэд бага наснаасаа түүх соёлтойгоо танилцж, зөв зүйтэй хүмүүжиж танин мэдэх боломжтой болох юм а.